За. За сайн байцгаана уу? Friends 369 Street Club-ийн техник шинжээч ярилцаач зөргөө байна. За тэгээд энэ 7 хоногийнх нь эхний шин нанад дээр та хэддэг болохтой таатай байна. За тэгээд хэдүүлэн мэдээж сурсан ёсоор ясаачлаад агаад мэдээж энэ 7 хоногийнхын мэдээнүүдээс эхэлж техник шинжилгээ эхэлнэ. За тэгвэл энэ 7 хоногт хэдүүлээ юу болох юм бэ гэдэг талаас нь илүү андаж харцгаая гэж хэлэх нь одоо зөв юм уу? гэж бодлоо. За ерөнхий энэ 7 хоног бол мэдээ сүйр дулаантай ерөнхий 7 хоног бол болж өнгөрөх юм шиг харагдаж байна. За тэгэхээр өнөөдөр ерөнхийдөө бол юу аа вэ гэхээр нэгд өдөр core retail sales, за тэгэхээр retail sales, Empire State Manufacturing Index байгаа юм байна. За тэгэнгүүт хоёр дахь өдөр CAD дээр CPI мэдээ, median CPI, за тэгээд trim CPI, common CPI гэдэг CAD дээр ингээд нэг олон CPI мэдээнд гараад татдаг тал байдаг. За тэгээд ерөнхийдөө бол энэ эдийг бол хэдүүлээ бол нэг тийм ач холбогдтой гэж үзэхгүй. За харин 3 дахь өдөр GPY Японы бирж дээр BOJ policy rate, monetary policy rate, за тэгээд monetary policy statement юм байна. BOJ press conference, за тэгээд BOJ-гээс press conference орж ирэх юм байна. Тэгээд хэдүүлэнгийнх нь мэддгээр crude oil-ийн notorious мэд орж ирэх нэ. За тэгвэл биш үү өнөөдөр 4 дахь өдөр 3 дахь өдрийн шөнө буюу 4 дахь өдрийн өглөө үүрээр 2 цагт Federal Fund Rate. За энэ FOMC Economic Projection, за тэгээд FOMC statement, за тэгээд press conference. За ерөнхий энэ хэсгүүд бол хэдүүлэнгийнх нь хувьд одоогийн байдлаар нэг тийм анхаарал бол татахгүй байна. Яагаад вэ гэхээр мэдээж тодорхой бодлогын хүүг ерөнхийдөө бол энэ сарда хэвэнд нь барина гэж үзэж байгаа гэж хэдүүлээ бол мэдээж өмнө ярьжсэн. За тэгээд тэр хэвээр нь ерөнхийдөө бол барих бах. За тэгээд Австрали дээр employment change, тэгээд employment rate 2. За тэгээд бодлогын хүүгээс солирч. За ямар ч гэсэн бодлогын хүүг бол хэвэнд нь барих байхаа гэсэн тамгийн хэдүүлээ өмнөх мэдээний хичээлүүд дээр бариад байсан бол одоо бол хэдүүлэнгийнх нь хувьд хിവэр нь хадгална. За тэгээд Австрали дээр болохоор ерөнхийдөө бол employment change. За тэгээд ажилтгуулийн төвшин гэх зүйл гэх мэдээнүүд ерөнхийдөө бол харагдчихээн. За тэгэд энэ 7 хоног бол мэдээж биржүүд дээр маш том мэдээнүүд гарч ирэх нь байна. Тэгэхээр алт дээр ч тэр ерөнхий хэсгүүд дээр ч тэр бас үнэхээр тийм том савлгаатай өдрүүд байх боломжтой харагдаж байгаа. За тэгэнгүүт оройн 8:30-аас BOE Baileys Speaks. За тэгэд Британи паунд дээр гэсэн үг. За тэгээд unemployment claims ерөнхийдөө бол явагдах нь 4 өдөр. Philly Fed Manufacturing Index, existing home sales, за тэгээд natural gas-ийн мэдээ бол байгаа юм байна. Өмнөх нь бас асгаж 62 биллион. За болж л байгаа юм байна ямар ч байсан. За тэгээд 5 дахь өдөр бол мэдээж FOMC member William Speak. За тэгээд consumer confidence Европт гарч ирж байгаа юм байна шүү дээ. CAD дээр core retail sales гарч ирж байгаа юм. За энэ 7 хоногоос дараагийн 7 хоног нь ерөнхийдөө бол бас л зөөлөнтэй байх боломжтой гэд харангуут за тийм байна. Flash manufacturing index, flash service PMI. За тэгээд ерөнхийдөө бол 2 дахь өдөр бас хүрхэн мэдээ те. Гэхдээ бас нэг тийм амар өндөр бол биш. За тэгээд 3 дахь өдөр бол бас нэг мэдээ бол алгав. 4 дахь өдөр бол unemployment claims байгаа юм байна. За тэгээд 5 дахь өдөр Core PCE Price Index, за тэгээд Final GDP гэх мэт ерөнхийдөө бол орхон байна. Энэ 7 хоног болон дараагийн 7 хоногт хэдүүлээ энэ 7 хоногт үнэхээр сайхан арилжаанууд хийж аваад сайхан анализ оруулж чадах юм бол хэдүүлэнгийнх нь хувьд дараагийн 7 хоног бас үнэхээр гайхалтай 7 хоног байж өнгөрч болохоор харагдаж байгаа тий. За тэгэнгүүт хэдүүлээ мэдээж сайхан чарт руу орноо. За тэгээд энэ чартн дээр хэдүүлэнгийнх нь хувьд бас ярих гоё зүйлсүүд бол ерөнхийдөө бол байгаа. За F11 дараад хэдүүлээ сайхан томруулчих. Энэ чэнэс би лайв ахин нь. Зя. Яг юу болж өнгөрч байгаа юм бэ гэхэлэр их ойлгомжтой. За доллар индекс мэдээж доошгоо ороод ирсэн байгаа. Хэдүүлээ энэ 7 хоногийн анализыг хамгийн түрүүнд доллар индексээс эхэлнэ.
За тэгэнгүүт дийлэнгийн зураглалаар бол хэдүүлэнгийнх нь долларын индекс яриад байсан ерөнхий ханш руу бол ороод ирсэн, бүр сэтэрсэн тэгэж ярих юм бол. За нэг хэдүүлэнгийнх нь хувьд за энэ хавцаа ерөнхийдөө бол зогсох бах та. Макстан ерөнхийдөө бол ингэж орж ирэх бах та. Тэгээ хөдөлгөөн бол энэчнээс нэг хугарал аваад доошоо өргөжлүүлж магадгүй гэж яриад байсан бол хэдүүлэнгийнх нь хувьд бол доошоо мэдээж ороод ирсэн байгаа даа. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд долларын индекс ерөнхийдөө бол яах юм бэ гэдэг дараагийн төлөв нь өөрөө 61.8 хугаралтыг авцсан нөхөр өөрөө. За тэгэхээр хэрвээ энэ 61.8-ийн хугарал дээшээс сэтэрх юм бол 50 хөдөлгөөнийг аваад доошоо ерөнхийдөө бол 102, 101 гэсэн байрлал руу хамгийн түрүү шилжиж болох боломжтой гэж хэдүүлээ бол ирж одоо бол болохоор байна. За тэгээ хэдүүлэнгийнхэн сонирхож байснаар 14-ийн магадлал аваагүй хэрнээ энэ чинээс 23-ийн магадлалыг бол айгүй гоё цэвэрхэн авсан. За тэгэнгүүт хөдөлгөөн ерөнхийдөө бол 16.4 дээр дуусах боломж өндөртэй гэж хэдүүлээ бол харж болж байна. За тэгэхээр 102.33 гэсэн ханшин дээр долларын индексийн эхний ээлжний ёроолын цэг үүсэж болох боломжтой гэж хэдүүлээ харж болж байна гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ бол энэ хэсгүүдийн ерөөдөө бол энэ 7 хоногт хүлээн. Энэ 7 хоногт долларын индексийн хувьд бол бас унах боломжтой үеуд. Ерөөдөө суурь мэдээний тал дээр ч тэр техник шинжилгээний тал дээр ч тэр ерөөдөө бол харагдаж байгаа. Гэхдээ эхний ээлжинд хэдүүлээ мэдэж техник шинжилгээнийхээ суурьаар аваад дараагийн байрлалаар нь суурь мэдээ рүү илүү харуул. Илүү зөв гэж миний хувьд бол бууж байгаа тий. Бууж байгаа тийч байх тий. Миний хувьд л бууж байгаа. За яг та эдэг бас сайн мэдэхгүй шүү дээ. За тэгвэл үү штэ. Энэ 7 хоног долларын индекс ерөнхийдөө бол уналтанд орчиж байгаа бол алт ягаад ийм зогсомгүй байдалтай байгаа юм бэ? Ерөнхийдөө бол долларын индексийн эсрэг харилцан үйлчлэлтэйгээр ерөнхийдөө бол явагдаж байгааг хэдүүлээ бол мэдж байгаа. Гэхдээ тодорхой нөхцөл байдаг гэж яриад байгаа шүү дээ хэдүүлээ. Тэгэнгүүт долларын индексийн хувьд мэдээж уналт ороод ирсэн. Харин алтны хувьд бол өсөлт бол ороод ирсэн ойлгомжтой. Гэтэ ийм том өсөлт бас ерөнхийдөө бол аль талд жоохон тиймэрхүү. За яг хөө суурь мэдээний талаас бол мэдээж ойлгомжтой, эдийн засгийн талаас бол ерөнхийдөө бол алт бол юу гэж яригдж байгаа юм бэ гэдэг талаас нь хэдүүлээ харах юм бол бас загвар бол өөр бод. За тэгэхээр Америкийн явуулж байгаа бодлогын хэмжээнд бол бас загвар өөр бод. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь энэ 7 хоногт ярих хэвээр зүйл нь алт үүрэ ханчуу ханаагүй юу гэдэг талаас нь илүү хандаж ярих нь зөв баг. За тэгээд энэ 7 хоногоос өмнө хэдүүлээ бол алтыг бол 3000 давна гэж ирж ирсэн яг гоё цэвэрхэн ханштай ч бүр гаргаж ирж ирсэн тийм ээ. За ерөнхийдөө бол 3000 хавцаа, за 3000-аас ерөнхийдөө бол нэг 3004, 3006 за хамгийн дээшээ гарлаа та гэхэд 3015 гэсэн ханшин дээр очиндоо гэсэн чинь хэдүүлэнгийнх нь яриад байсан ханшнаас бол арай наагурах. За бараг 4 5 дээр очсон юм байна. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд юу вэ гэхээр нөхөр өөрөө ерөнхий эхний хандлтын байн дээр бол ороод ирсэн. За энэ хэсэг үнэхээр зөв хандлт мөн үү гэдгээс хэдүүлээ бол гол асуудлууд ерөнхийдөө бол байрлал чиглэж хандах нь байна. За тэгвэл байна шүү дээ. Өнөөдөр юу болж байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ нэг анхаарай. Юу болж байгаа юм бэ гэхээр энэ чи 138 хаалт өөрөө нөхөр ороод ирсэн. 138 хаалт чи өөрөө энэ ч байгаа. За тэгэхээр алт бол эхний байрлалаараа бол ханаад ороод ирсэн гэдэг нь бол зөв үү? Зөв шүү. За тэгвэл энэний өмнөх хэдүүлээ ерөнхийдөө ямар зурагтай байсан гэдэг талаас нь хэдүүлээ нэг харж болж байна. За тэгэхээр байна шүү дээ. Энэний өмнөх нь яг ямархуу том зурагтай байсан юм бэ гэдэг талаас хэдүүлээ нэг хараад үзье л да. Мэдээж алтууд энэ ч нэг юм аяны битэр үүсгчихэд байгаад байсан бол энэ зураг яг дээшээ хэд явсан юм бэ? Дээрээс нь ямар ихтэй зураг яаж явсан юм бэ гэх юм бол алтууд дээшээ бол ханах бол хараахан болоог байгаа. Гэхдээ ийшээгээ очих бол бас хараахан болоог байгаа. Дэнчэнэс нэг мэдээж засвараа давдгийн хувьд бол автсан ихний ханалтын байвал ороод ирсэн. Хэдүүлээ яагаад гэдгийг харъя. За яагаад вэ гэвэл шүү дээ энэ чинь мэдээж 61.8-аас 76.8-ийн хоорондын хөдөлгөөн ороод ирсэн. За энэ өөрөө мэдээж ойлгомжтойгийн хувьд бол ойлгомжтой. Хэдүүлээ нөгөө нэг 176.4 дээшээ нэг 23.6-гийн илүүгийн хөдөлгөөнтэй нэг орж ирэхийн хувьд бол орж ирдэг гэж ярьжсэн нэг бол хэдүүлээ санаж байгаа бах. Тэгвэл шүү дээ. Ингээд харах юм бол нөхөр өөрөө
Яг энэ боксоор дээр ханалт бол за энэ чи бол 3500 ханалт бол байгаа гэж ирж исэн бол энэ ханалт бол угаасаа заацсан байгаа. Тэгэхээр хөдөлгөөн доошоо 2700 юм уу 2800 орж ирэх боломжтой юу гэж эхний ээлжинд хэдүүлээ бол асуух шаардлагатай болж эхэлнэ. Хэрэгтэй биш, бүр шаардлагатай болж эхэлнэ. Эннээс хэдүүлэнгийнхэн цаашдын ерхий арилжааны ситуацууд бол гоё үүсэх гээд байгаа гэдгийг манайхан бас ойлгож л байгаа бах те. За тэгвэл дээлигийнхэн зураг руугаа хэдүүлээ шилжээ л та. Яг нөхцөл байдлыг ямар шүү байгаа юм гэх юм бол хэдүүлэнгийнхэн нөгөө нэг 850-аас 800-ийн хооронд гарч ирж байгаа үзүүр гэж яриад байгаа. Энэ хөдөлгөөн ерөнхий лааны би өөрөө 50-60 те энэ хэсэг дээр ороод ирсэн. Таамагны хувьд бол таамгийн зөв явцсан. За энэ ханалт бол угаасаа ханалт байсан. Алт одоо дээр үзүүр орж ирж байна. Энэ үзүүр өөрөө зөв үзүүр үү эсвэл буруу үзүүр үү? Дээрээс жоохон буруу ярьчлаа. Хансан үзүүр үү, ханаагүй үзүүр үү гэдгийг ихэд бол харахад бол болж байна. Тэгвэл биш үү? Энэ эхлэл өөрөө 23.6-гийн эхлэлтэйгээр явсан хөдөлгөөн 23-аас жоохон илүүгийн хөдөлгөөнтэй тий 14-ийн тутаалттай гэсэн үг. За тэгвэл биш үү? 76-аас 86-гийн хоорондын хөдөлгөөн заавалж орж ирсэн байх шаардлагатай. За тэгвэл биш үү? Нөхөр өөрөө яг аль хөдөлгөөнийг авч ханалтын цаг орж ирсэн бэ гэдгийг хэдүүлэн энэчнээс шалгачиж болно. За тэгвэл эхний ээлжинд 176.4 буюу эхний ээлжний цаг 2990 80 гэдэг цагийн хооронд бол хөдөлгөөн бол ороод ирсэн ойлгомжтой. За энэ үл илүүгийн хөдөлгөөн өөрөө хэдийн цаг юм бэ гэдгийг хэдүүлээ харахын тулд энэ нэг таталцаа олж хийх ёстой. За тэгвэл биш үү? 14 дээр яг дутаасан шигэ 23-ын илүү буюу 176-гийн илүү 86-гийн дутаалттай орж ирсэн хөдөлгөөн байна. За тэгвэл энэ хөдөлгөөн хэдүүлэнгийнх нь хувьд бол ханалтын хөдөлгөөн бол мөн гэж хэдүүлээ бол хэлж болж байна. За тэгвэл биш үү? Энэ хэсгээс нэг таталцаа олж авч үзсэн. Тэ? Тэнгүүт 14-ийн шалгалтгүйгээр дэшгээ гараад ирсэн. Энэ хөдөлгөөн өөр ханалтын хөдөлгөөн муу юм уу? Эсвэл дэшгээ дахиад хөдөлгөөн байгаа мó? За тэгвэл биш үү? Энэ хэсгийн хөдөлгөөн бол ерөнхий 14 илүүгийн хөдөлгөөнөөр л хандсан. За энэ өөр 38-ын тутаалт буюу 23 илүүгийн хөдөлгөөн бол мөн. Гэхдээ 23-ын илүүгийн хөдөлгөөн гэхээсээ илүүтэйгээр энэ өөрөө дээшээ тэгрүү биш 14 рүү гарсан шалтгаан энэ чинь 14 илүү буюу 23-ын тутаалт. За энэ хэсгийн ёроолуудаас болоод ерөнхий дээшлийн хөдөлгөөн өөрөө 3000 за 5 орчим руу ороод ирсэн хөдөлгөөн гэж хэдүүлээ үзэж болно. За тэгвэл биш үү? 4 цагийн байдлаар ерөнхий зураг яаж явж байгаа юм бэ гэх юм бол хэдүүлэнгийнх нь ерөнхий зураг өөрөө энэ доор байгаа. Яг нөгөө нэг хэдүүлэнгийнх нь яриад байсан 2850-аас 2800-ийн хооронд тогтсон энэ ёроол өөрөө эхний хэсгийн ёроол байсан уу байсан. Эхний хэсгийн үзүр хансан уу хансан. Тэгвэл эн чинь юу үсэж байгаа юм? Одоохондоо батлагдаагүй. Одоохондоо бол батлагдаагүй. Гэхдээ миний таамгаар бол энэ хөдөлгөөн өөрөө мөр толгомор үүсэж байгаа нь бол хараахан батлагдаагүй ч гэсэн ерөөдөө бол таамаг л бууж байгаа. Ерөнхий батерейны шинжээчд манай батерейны шинжээчд ерөөдөө бол бараг л үүсчлээдээ гэсэн байр суурьтай бол хандаж эхэлж байгаа. Тэгэхээр өнөөдөр хэдүүлэнгийнх нь хувьд хийх ёстой зүйл юу вэ гэхээр энэ хөдөлгөөн бол хансан хөдөлгөөн мөн үү биш үү гэдэг талаас нь л илүү ийдэлгүй харнаа. За тэгэхээр 138.2 дээр ханаад ороод ирсэн хөдөлгөөн. За доошхон мэдээж эхний хэсгийн ёроол 2973 гэд буцалтын хөдөлгөөнөр нэг үүсээд доошхон унах хөдөлгөөн бол явах боломжтой. За тэгвэл хэрвээ ханалтын хөдөлгөөн гэж орж ирж байгаа юм бол нөхөр өөрөө хэдрүү орж ирэх боломжтой юм бэ гэхээр хэдүүлэнгийнх нь хамгийн ихний ханш нь өөрөө 86-ийн байрлалсваа. 2938 гэсэн байрлал руу эхний ээлжинд орж ирэхийг хэдүүлээ хүлээд. Тэрнээс өмнө яг энэ хэсэг дээр за ер нь 86-аас за нэг 100-ийн хоорондыг орж ирэх боломжтой гэж хэдүүлээ бол үзэж болно гэсэн үг. Гэхдээ эхний техник шинжилгээгийн байрлалаар хэдүүлээ арай өмнөх хэсэг рүүгээ харж байгаа учраас энэс урагшаага бас харж болно гэсэн үг. За тэгвэл энэс урагшаага харах юм бол нөхөр өөрөө хаа хавцаа юу хийж яваад юу мэдрэлтэй яваад байгааг нь хэдүүлээ бас нэг харж болно гэсэн үг.
За тэгвэл биш дээ. Энэ хэсгийн зураглал зөв үү буруу юу гэдгээс эхний ээлжинд хамгийн их юм шаардлагатай. За тэгвэл энэ хэсгийн URL ерөнхийдөө бол яаж явсан юм бэ гэж харах юм бол энэ хэсгийн URL өөрөө 61.8 буюу 61.8 юм уу 50 юм уу гэсэн байдлаас хэдүүлээ харж байсан тийм ээ. За алт бол мэдээж хилтэйхэн байдалд орсон. Энэ хилтэйн байдлын таамагийн хөл бид аль хэзээ тавьсан байсан. Алт ерөнхийдөө бол ингээд мөр толгойн мөрийн байдал үүсгээд нөхөр өөрөө мөрөө одоохондоо сэтэлж чадахгүй байж байгаа. Энэ 7 хоног сэтэлгүй үгүй юу гэдэг нь одоо ойлгомжтой болж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ 7 хоног эхлүүлэл шууд задарчих юм бол хэдүүлгийнхнүүд бас гой байрлал үүсэж байна гэж хэдүүлээ бол хэлж болж байна. За тэгэхээр одоохондоо энэ хэсэг бол одоохондоо бол баталгаатай бол биш. Гэхдээ хэдүүлгийнхний хувьд батлах ёстой ажил нь миний ажил шүү дээ. Тэгэхээр за нөхцөл байдлыг хэдүүлээ нэг дүнгийн шинжиж харъя те. За тэгвэл энэ хэсэг дээрээс ийм байрлалаар юу болж байгаа юм бэ? За ерөнхийдөө бол энэ хэсгийн байрлалаар юу болж байгааг хэдүүлээ сайхан харчих. За 150-ийн эхлэлтэй хөдөлгөөн 150 дээр ороод ирсэн. 61.8-ийн эхлэлтэй хөдөлгөөн бас байгаа. Мэдээж энэ жижигхэн тохиолдлыг авалгүй л яах вэ? Тэгээд 61.8-ийн хөдөлгөөн ороод ирсэн. За 76.4 гээд бас хөдөлгөөн ороод ирсэн байгаа даа. Энэ хоорондын хөдөлгөөн дээр яг зөв хяналт орж ирсэн үү, буруу хяналт орж ирсэн үү гэдгийг хэдүүлээ нэг шалгаад харчихъя. За мэдээж хяналт бол цэвэрхэн ороод ирчихсэн байгаад байна. За тэгвэл энэ хэсгийн хяналт ерөөхдөө бол хяналт мөн үү? За бараг хяналт мөн гэж хэлж болно. Яагаад вэ гэхээр энэ чинь 76.4 бараг дэшиг дунд хөдөлгөөний шалгалт орж ирээгүй. Энэ дээр орж ирсэн. Дээр ихлээр 100-аас дэшиг ороод ирсэн. Тэгэхээр энэ хөдөлгөөнүүдийг хэдүүлээ нэг ач холбогдол бол эхний ээлжинд бол одоохондоо өгөхгүй. За тэгвэл эхний ээлжний байрлал яаж орж ирсэн юм бэ гэх юм бол мэдээж 76.4 хөдөлгөөн ороод ирсэн. Энэ чинь 50 евро үүсэж байгаа. Энэ 50 евролыг сэтэлсэн тохиолдолд хэдүүлээ дараагийн ээлжний бай буюу 2955-52 гэсэн байрлал руу заавалж харна. Энэ чинь хэдүүлэнгийнх нь юу үүсэж байгаа вэ гэхээр харьцааны хөдөлгөөн буюу 176-гийн эхлэл энэ чинь 50 хөдөлгөөн буюу харьцааны хөдөлгөөн эхэлж орж ирж байгаа. Энэ хэсэг бүхэлдээ харьцаа гэж хэдүүлээ бол харахад бол бараг боломжийн. За. Тэгвэл байна штэ. Намайг сонсч байж байгаарай. Намайг сонсч байгаарай. Энд чи 61.8 хөдөлгөөн ороод ирсэн хөдөлгөөн ийш нэг ингэж татаж орж ирээд богино хугацааны хооронд нэг ийм шалгалт хийгээд доош гуйх боломжтой. Энэ нь өөр харьцааны хөдөлгөөн болж өгнө. За тэгвэл байна штэ. Яагаад энэ байрлал руу хамгийн түрүүнд хараад байгаа юм бэ гэх юм бол эн чинь мөр толгой мөрийн эхлэл энэ чинь эхэлж байгаа. Ямар ч байсан энэ чинь юу энэ чинь дуусах ёстой. Тэгэхээр 38 руу орж ирсэн хөдөлгөөн 2966 гэсэн хөдөлгөөнөөр эхний ээлжинд орж ирээд дараагийн дунд хөдөлгөөн нь өөрөө 2978-ын хооронд орж ирээд тэгээд доош хуваалтын хөдөлгөөн нь 2952 байх уу? Эсвэл 2942 43 хавцаа байх уу гэдгээс бүх юм шийдэгдэх гээд байна манайхан. Сайхан сэрүүн байгаарай. Сэрүүн бас ухаантай байгаарай. За тэгэхээр эхний ээлжний хэдүүлэнгийнх нь хувьд ёроолвол эн чинь орж ирэх үү, эн чинь орж ирэх үү эсвэл завсардаа наачих юм болов уу? Аггүй байна. Эн чинь орж ирэх үү? Эсвэл завсардаад нэг 2947 50% хавцаа орж ирэх бас боломжтой. Яагаад вэ гэхээр том цагийн зургийг хэдүүлээ харж болно тийм ээ. За тэгэхээр энэ хэсгээс энэ хэсгийн ёроолууд үүсэж байгаа. За нөхцөл байдал бол ерөнхийдөө бол том зургаараа бол ойлгомжтой болчихлоо. Алтны үед бол энэ ямар сони явцгүй дуу яваад байна. За тийм байлгүй тэмч. За тэгвэл байна штэ нөхцөл байдал ерөнхийдөө бол нэг иймэрхүү байралтай байгааг хэдүүлээ ойлгож байна. Бас дээрэс нь харж байна, бас дээрэс нь баталж байна. За тэгвэл эн чинь ерөнхийдөө бол мөр толгой мөр үүсний хувьд бол үүссэн. За энэ хэсэг ерөнхийдөө бол сэтэрхүү юу гэдгийг л хэдүүлээ анхаарч харж болж байна. Дээшгээ энэ ерөнхийдөө сэтэрхүү бол 2000 ч биш заа юу. Энэ сэтэрхүү боцолтын хөдөлгөөн үүсэх юм бол хэдүүлэнгийнх нь хувьд асуудал шал өөрөөр яригдчих эхэлнэ. Энэ хэсэг сэтрэх ёстой, хэрэгтэй. Ёстой ч биш, уг нь хэрэгтэй. За хэдүүл яг өмнөх 7 хоногт энэ хэсгийн задралыг яг энэ ч багт нь задрал орж ирж чинь энэ дэшиг үргэлжлүүлэх ёстой гэж ярьсан бол яваад өгсөн. За хэдүүлэнгийнхэн таамагны хувьд бол үнэхээр гой таамагтай бол яваад өгсөн болж байна тийм ээ. За тэгвэл байна шүү дээ нөхцөл байдал ямар хөө үүсэж байгаа юм бэ гэх юм бол за энэ байрлалаас нэг хэмжилт орж ирэх ёстой.
За энэ доод ёроолоос энэ дээшээ орж ирэхэд энэ өөр 38.2-ын хөдөлгөөн буюу дундын хөдөлгөөнөөр орж ирсэн. За ойлгомжтой. За тэгвэл байна штэ. Энэ хэсэг ямархуу байдлаар орж ирэх ёстой юм бэ гэх юм бол эхний ээжэнд 2967 гэсэн хэдүүлэнгийнхэн цэгийг бол яг таг зааж байна да. За тэгвэл байна штэ энэ 23.6-гийн хөдөлгөөнийг ерөөхдөө бол сэтлэх ёстой. Гэхдээ тэрний өмнө хэдүүлээ яг энэ байрал руу яарахаас өмнө яг энэ хэсэг чинь юу юм бэ гэдгийг харах ёстой. Тэгэхээр энэ өөрөө 14-ийн илүүгийн хөдөлгөөн байх нэ. За 14-ийн илүүгийн хөдөлгөөн за хүмүүс мэдэхгүй байх юм бол би тайлбарлаад өгье. 14-ийн илүүгийн хөдөлгөөн доошгоо 14 руу орж ирээд дараа нь дунд хугарлаараа доошгоо хандлтын хөдөлгөөн заагаад унах ёстой байдаг. За тэгвэл унтын хөдөлгөөн нь 2960, дээрээс нь 2947, тэгээд 2938 гэсэн хэдүүлэнгийнх нь яг саяны гаргаж ирсэн анхнууд нэгэд бол бууж. За тэгвэл энэ илүүгийн хөдөлгөөнийг хэдүүлээ заавалч зураг засварлах ёстой буюу дээшээ нэг тавих ёстой. За тэгвэл биш энэ чи 14 хөдөлгөөн 23-ын хооронд нэг юм хэрэлт орж ирж байгаа. За ерхий ханшаараа бол 2982-оос 2990-ийн хооронд заавалч нэг хэрэлт орж ирж байгаа. Энэ хэсгийн хэрэлт одоо заавалч задрах ёстой. Одоо юм уу өнөөдөртөө юм уу маргааштай юм уу заавалч задрах ёстой гэж хэдүүлээ үзэж одоо болж байна. Тэгээд энэ хэсэгт задрсныхаа дараа 2965 67 гэсэн цэг рүү нэг харчхад нэг дундын хөдөлгөөнийг бас харчхад тэгээд доош унахад бол миний хувьд бол асуудал алга. За энэ хөдөлгөөн баг энэ 7 хоногт баг л сайхан ханаа дуусах бах та. За тэгээд мэдээж үргэлжлүүлээд хэдүүлээ урт хугацаанд алтыг цаашаа бай харсаар л байна. Урт хугацаанд шүү. Гэтэ энэ хоорон заавалч нэг хурал орж ирэх ёстой. Энэ уналтыг бол угаасаа орж ирэх ёстой. Гэтэ уналт ирэхэд бол доошоо бас үргэлжлээд явах боломж бол бас өндөртэй байгаа даа. Тэгэхээр хэдүүлээ ерөнхий ситуац өөрчлөгдөх юм бол хэдүүлээ мэдээж 7 хоногт дахиад уулздагаараа уулзах. За миний хувьд бол ситуац ерөнхийдөө бол өөрчлөгдөг учраас би энэ анализуудыг бол орохгүй байгаа даа. Тэгэхээр хэрвээ ситуац өөрчлөгдөх юм бол дахиад нэг лайв зарлаа. Манайхан ороод ир гэдэг юм бол сайхан ороод ирээрээ. Бас тэгээд намайг бити тэгээ зовоогоорой. Тэ? За тэр чи яах вэ? Нөхцөл байдлын ерөнхийдөө бол аюу гой цэвэрхэн зурагтай гарч ирж байгаа учраас хэдүүлээ нэг айгаад ах зүйл бол алга. За тэгвэл ойл руу орцгоё. Ойлын үед ерөнхий байдлаар юу үүсэж байгаа юм бэ гэх юм бол нөгөө нэг ойл маань хэрсээр л гэдэг байдлал үүсэж байна да. За ойлын хувьд бол мэдээж өмнөх анализууд дээр том одоо юу тавьсан учраас ойл тэр миний брейк юм цэцсэн ба шүү дээ. Яг үзүүрээр зөксөн ба шүү дээ. Факт юм да нэр. За яах вэ? За тэгвэл байж тээ хэдүүлэнгийнхэн хувьд нөхцөл байдал яг яаж үүсэж байгаа юм бэ гэхэлэр энэ хэсгээс энэ таталт орж ирэх нь угаасаа зөв. За 4 цагийн байрлал ерхий нэг хэсэг үүсэж байгаа. За энэ рефрeshment-ийн зурагталтайгаар хэдүүлээ энэ шинэ рефрeshment татаад үзээд шинж байх тэ ер нь хуучин байсан рефрeshment ч дээ. За ерхий энэ нөхцөл байдал үүсэж байгаа. За нөхөр өөрөө досоор gooч. Нохоохаага илгэж байгаа боллоо шүү арч. За тэгвэл үү штэ нөхцөл байдал яаж үүсэж байгаа юм бэ гэхэлэр энэ чи 61.8 буюу юу вэ ч одоо. За тийм бэлгтэй 86 заяа. 86-гийн хөдөлгөөн гэж хараад за энийг устгая болий. Толгой иргэд байна. За би ч ястаа нэр зураг мөр давхарлаад жаггүй маггүй гутгаад хардаг гэсэн. Өнөөдөр байж шүү. За тэгвэл нөхцөл байдал ерөнхийдөө бол яаж үүссэн юм бэ гэхэлэр ийм байралтай байгаа. 123. За 100-гийн хооронд ерөнхийдөө бол хэрэлтэн бай үүссэн. Энэ өөрөө ёроолт дэшгээ ахаад байгаа. 114 хөдөлгөөн ороод ирсэн. 86 руу заавалч орж ирэх шаардлагатай. Эсвэл дараагийн хөдөлгөөн өөрөө 150 руу буюу 74 56 буюу 75 руу орж ирэх боломжтой болж эхэллээ. За тэрнээс наан хэдүүлэнгийнх нь анхаарах ёстой ханшин өөрөө 70 15 гэсэн ханшиг анхаарах ёстой. За тэгвэл үү штэ тэрний наан бас 69 10 10 гэд бас нэг хөрхи эдэн ханш мэдээлэлхэн болон гар хэдүүлээ ярилцаад тавсан байгаа штэ. За тэгвэл үү штэ тэр ханшнууд уншнаа 68 90 69 80 75 гэсэн хандлын ханшнуудын ерөнхийдөө бол хэлсэн бол танад бол нэг баг за эндээс бол заавалч хугарах ёстой гэсэн ханшнуудыг бол гаргаад өгсөн магадлал өндөртэй ханшнууд гэсэн үг. Тэгэнгүүт дээшгийн ерөнхийдөө бол баг саг магадaltaй ханшнуудыг бол нэг тэгж бас тодорхойгоор зааж өгөөгүй байж бас магадгүй. За тэгвэл үү штэ
4 цагийнхан байрлалыг харчлаа. Тэгэнгүүт 1 цагийн байрлалаар хэдүүлээ юу харж байгаа юм бэ гэх юм бол мэдээч энэ чинь энэний хооронд заавалч нэг стрессмент байгаа. За тэгвэл энэ стрессмент дээр хэдүүлээ ямар хаш гаргаж авч байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ нэг анхаарч болж гинөө. За нөхцөл байдлын хувьд бол мэдээж 50-ийн ин шугамыг бол одоогийн байдлаар сэтгэхгүй байна. Энэ 7 хоногт 3 дахаас өмнө бол заавалч сэтгэх ёстой. Эсвэл 3 дахь өдөр сэтгэх ёстой гэсэн тамиг хэдүүлээ заавалч 50. Тэгээ эн чинь сэдвүүлэнгийнх нь нэг гоё ихтгэл өгöd байгаа бас нэг муухай ёрын чим шиг сайхан чим шиг нэг байрлал үүсэж байна. Энэ нь өөрөө хэдүүлэнгийнх нь харж байгаа 38.2 буюу 67 20 юм уу 23 гэсэн байрлал. За энэ нөхцөл байдлын байрлал яаж үүсэж байгаа юм бэ гэхлээр энэ өөрөө мэдээж 38.2 буюу 61.8 та холбогддог шугам. За тэгвэл үү штэ. Энэ хэсгийн хөдөлгөөн 38.2 буюу 67 22 23 гэсэн цэгийг эдэлж чадахгүй бол хэдүүл өргөжлүүлээд энэс цаашгаа дээшгээ бай харж болж байна гэсэн үг. Тэгэхээр дээшгийн эхний ээлжний цэг бол 68 50 68 50-ыг сэтэлсэн тохиолдолд за энэ 50-ыг сэтэлсэн тохиолдолд энэ 67 90 гээд энэ 68 гээд байгаа үзүүрүүдийг сэтэлсэн тохиолдолд хэдүүлээд цаашаа өргөжлүүлээ бай. Одоо өстө нөгөө нэг солонгосоор ярьдаг шүү. Кача. За ерөнхийдөө бол ингээд дээшгээ явах боломжтой болж эхэлж байна гэсэн үг. За тэгэхээр энэ хэсгийг сэтэлэхгүй байх хэрэгтэй. Тэрнээс биш цаашгаа. За салхи шуурга мэд дээшгээ дүүлэн нээснээс шуун дэр ирдэ штэ. Шуун шиг сайхан дээшгээ дүүлэн нээснээс. За тэгвэл энэ хэсгийг сэтэлэхгүй байхын хувьд бол тэгэл болоо. Ойлвол энэс доошгоо ерөнхийдөө сэтэлэхгүй тэгээд цаашгаа ёроол байхгүй гэж үзээд хэдүүлэн сайхан байда чангалаа явчихад бол болж байна доо. За тэгвэл дунд хугардлын хувьд бол эхний ээлжин 68 50-аас хугарах нь байх шүү. Манайхан энэ хэсгийг ерөөдөө бол анхаарч хагаад хугарлын ерөөдөө бол за нэг 67 68 хавцаа цэвэрхэн бас орж ирж болох бах. Тэгээд сайхан дээшг өргөжлүүлээд баа ярах юм бол хэдүүлэнгийнх нь гой зэвгүүд бол үүсэж байна. Тэгэхээр анхааралтай байх нь байх шүү манайх. Анхааралтай. Гол нь анхааралтай. За тэгвэл үү шүү. Манай биткойн дээр юу болж байгаа юм бэ? Манай биткойн анд дээр юу болж байгаа юм бэ? Анда. Өсөх шинж байна уу чи? Чамайг хүлээгээд байх юм. Яана. За ерөнхий ёроолол үүссэн ёроолын шалгалтыг бол хийцэн 76-гийн ёроолыг хэдүүлээ гаргаад авсан байсан. Ерөнхийдөө бол хийцээ 78-ийн ёроолж гараад ирсэн байсан, 76-гийн ёроолж гараад ирсэн байсан. Энээс доошгоо дахиад нэг ёрын ёроол гарч ирээд байна. 73 гэдэг. Шалгуулчмаар байдаг. Шалгуулмааргүй ч юм шиг. За нөхцөл байдал ийм байгаа. Хэдүүлээ биткойны хувьд бол ерөнхий том цагийнхан зургаар ярил илүү дээртэй ер нь яаж ч орцсон те. За тэгвэл нь шүү дээ биткойны зураг эн чинь энэний хооронд заавалч нэг зураг байсан. Энэ зурган дээр ерөнхий хэдүүлээ 78 ёроолыг гаргаж авсан бохгүй юу? За тэгвэл нь шүү дээ зургийн мэдээж доороос нь ёроол ахиулна. Аялуулна гэсэн үг. Тэнгүүд нь шүү дээ илүүгийн үзэг орж ирж байгаа. Энэ чи 76-гийн үзгэн чи өөрөө цэвэрхэн болж орж ирж байгаамаа. За тэгвэл нь шүү дээ зургийг хэдүүлээ нэг ийм байрлалаар хараад энэ хэсэг анхаарал татж байгаа биз? За мэдээж энэ 94-ийн үзүүр дараа нь энэ 85-ийн үзүүр анхаарал татж байгаа биз? Анхаарал татна. Гэхдээ нэг шалгалт эхний нэг шалгалт ингэж нэг явсан. За дараагийн шалгалт нэг ингэж нэг явсан. Энэ шалгалт дахиад нэг сэтгэхгүй хүн шиг энэ байранда ирээд буцах юм бол хэдүүлэнгийнх нь хувьд биткойн бол өсөлтийн баталгаа орж ирж байгаа гэсэн үг. За тэгвэл энэ өсөлтийн баталгааг хэдүүлээ баталж харуулъя. За 50 илүүгийн хөдөлгөөн хэрвээ доош явах юм бол 73 ёроол гэдэг юм. Энэ хэсэг ч юм баггүй. Хэрвээ энэ 23 38 за 87 хавь дээр очоод чадахгүй бол нөхөр өөрөө доошгоо заавалч баталгаатай. Яг энэ 86 87 гэсэн цэгийг сэтэлж чадахгүй бол нөхөр доошгоо баталгаатай. За ийш явуулахгүй байх ганц арга чарга нь өөрөө 61.8. За энэ хэсэг бүрдсэн. За нөхцөл байдал нэг шалгацсан, хоёр дахь шалгацсан. За энэс цааш өсөөд өглөө. Гэсэхэ алга ташчул бас болохоор. Тэгэхээр ерөнхий нөхцөл байдал бол ийм байгаад байгаа. Зургийг ингэж нэг орой шилжүүлж бас асуулж бас болно. Тэгвэл энэ хэсэг бүүч цэвэрх. Тэгвэл юу хүлээгээд байгаа юм бэ зургоо гэх юм бол үү штэ.
нөхцөл байдал зүгээр сэтгэлийн хөдөлгөөн хүлээж байна. За жижиг зургаараа ерөнхийд 61.8 бүрдсэн бол дараагийн урт хугацаанд биткойн ч юм уу эсвэл энэ койнууд бид хэдийг дахиад 1 сар юм уу 2 сар хүлээлгэх боломжтой болж ирээд байна. Дараагийнх нь эхний хэдүүлэнгийнх нь хувьд эхний буулгаан нь ерөнхийдөө бол бас нэг тийм хол зам туулж чадахгүй ч юм шиг бас харагдаж эхэлж байна. Гэхдээ бас суурь мэдээнийхэн талаас техник шинжилгээтэйгээ эхлээд техник шинжилгээ зураад дараагийнхын суурь шинжилгээнийхэн талаас харах юм бол бас биткойн бол эхний буулгаан нь бол бас боломжийн ханшин дээр гараад ирэх боломжтой ч юм шиг. За хэдүүлэнгийнх нь нөгөө нэг яриад байгаа гой үзүүрүүд байна шүү дээ. За жишээлбэл хамгийн эхний ижний макстаа бол 128,000. 124,000-аас 128,000-ын хооронд нэг орж ирж байгаа буулгаан нь ерөөдөө бол хэдүүлэнгийнх нь гол үтгэн байж болно. Хэрвээ энэ хэсэг дээшгээ ингээ гараад ирэх юм бол хэдүүлээ бол доошгоо заавалж хараад их шаардлагагүй болчихно. Итэг. Надад итэг. Харин гол нь энэ ханшин дээр очихсан хүмүүс энэ 73 руу новширчих болоо л гэж бодоод байгаа байхгүй юу? За тэр чихөө. Мэдээж ойлгомжтой хэдүүлэнгийнх нь зураг бүрэн гараад ирсэн байгаа тохиолдолд хэдүүлээ мэдээж бэлтгэлтэй л байна. За тэгээд 73-аас 74-ийн хооронд энэ ханш руу ороод ирсэн тохиолдолд хэдүүлээ айх юм байхгүй шүү дээ. Тийм бидтэй манайхан айх юм байхгүй. Ямар ч байсан айх юм байхгүй. За энэ нэрвээ First үтмээ. За тэгвэл биш үү? Энэ хэсэг рүү ороод ирчих юм бол хэдүүлэнгийнх нь сайхан сэтгэл сайхан. Миний сэтгэл санаа тайван, өглөө сүйтэй сайтай цөөн. Гэх юм уу те? Энэ хэсэг рүү ороод ирчих юм бол сайхан биткойн дээр баг олдоод байцсан ч яддаг. Леверичтэй олдоо байцсан ч яддаг. Ямар ч үсэн энэсийн нэг зургийг хүлээнэ. Тэ ямар ч үсэн ийшээ нэг хэсгийг сэтэлгүй эсвэл доошгоо нэг хэсгийг шалгалт хийх үү гэдгийг ерөөдөө болоод одоогийн байдлаар бол хүлээж байна. Тэрнээс цаашаа бол хэдүүлэнгийнх нь ийшээ шалгалт ороод ирэх юм бол энэ чинь нэг шалгалттай 101 рүү нэг шалгалттай дараагийн ээлжинд 117 114-өөс 117-гийн хооронд тэгээд нэг ийм хөдөлгөөн үүсгэх юм бол ингээд нэг 122 гээд тэгээд дээшгээ ерөөдөө бол 131 мэг гээд зураг бол аль зургийг илүү сайхан батгаатай авах нь уу гэдэг хэдүүлээ хардах нь байна. За тэгээд мэдээж сторинуудаараа бас хөрхэн анализийн төлөвтэй нэг богинохон юмнуудыг бас ирээд явчихна. Тэгэхээр хэдүүлээ ерөөдөө бол айлтгүй. Тийм ээ. За ерөөдөө бол иймэрхүү нөхцөл байдал үүсэж байна. Энэ 7 хоног бас биржүүдтэй хөрхөн гоё мэдээтэй. Савлгаан өндөртэй байх 7 хоног бас гоё байна. За тэгээд мэдээж маргааш эрт цэргийн баярын мэд. Тэг маргааш уусаа анализ авахгүй учраас сайхан онлайн дээр миний анализыг үздэг намайг дэмждэг бүх хүмүүстээ зориулаад цэргийн баярын мэд. Эмхтэй байна уу, эрэгтэй байна уу надад хамаагүй заяа. Миний анализыг үзэж байгаа бол цэргийн баярын мэд. За тэгээ гараа уучваа. Айтайхан багаараа тааруулж угаараа гэж юм. За тэгээ ерөөдөө нөхцөл байдал иймэрхүү байна. За тэгээд анализын техник шинжилгээний хувьд бол ерөөдөө бол ойлгомжтой. Ямар ч байсан 73 гэдэг нэг ханш байгаа. 73 гэдэг ханш чи ерөөдөө бол хаана байна? Энэ том зургаар явна шүү дээ. За ерөнхий энэ 86 385 гэсэн цэгийг ерөөдөө бол сэтэлсэн тохиолдолд гэж хэдүүлээ ярина. Сэтэлсэн тохиолдолд гэж хэдүүлээ ярина. Хэрвээ сэтэлэхгүй бол хэдүүлээ яг энэ хэсгийнхэн зурагтаа баригдаад энэ хэсгийнхэн зурагтаа баригдаад доотлын 61.8 буюу 73,890 хэд гэсэн ханшнаас 74,400 худлаа шахаад байгаарай. 74,204 гэсэн хооронд ирэхэд бол эхний ёрол бол үүснэ. За тэгээд хэдүүлээ бол энэ ёролоос цаашгаа баг фүн гэдэг баг буулрааны маш том буулрааны өмнөх хамгийн сүүлчийн ёрол байх боломжтой гэж яриад байгаа шүү дээ. За тэгвэл биш үү? Анхааралтай биш үү? Анхааралтай байна. Маш анхааралтай байна. Биткойны хувьд бол. За тэгээ биткойн угаасаа өсчих юм бол тэгээ араас нь сайхан койнууд ирэхэд бол дагаад өсчдөг тий. Тэгэхээр одоо хаттай бараг адилхан тий. Биткойн минь Гэтэ ингээд новшин өдөө ийгээд л да.
гэд байвал байчмаар л байна. За яах вэ? Би ямар удирддаг биш. Би чинь зүгээр л техник шинжилгээгээд анализ зурдаа сайхан арилж байгаа гэдэг юм шүү дээ. За тэгэхээр ерхийн нөхцөл байдал хэдүүлэнгийнх нь ойлгомжтой байна. Ханшууд ойлгомжтой байна. За тэгээ ханшуудаа сайн сонсож яваагүй бол за тэгээд анализын лайв бас ингээд буцаагаад үзвэл бас тохиромжтой. Угаасаа хүлээгээд байлгүй би энэ анализ чи одоо дуусгах гэж байна. За тэгээд шин 7 өдрийн мэнд энэ 7 өнөختөө сайхан арилжаач маань ол зумг ихтэй сайхан 7 өнөг байх болтугай. За тэгээд техник шинжээч арилжаач зөргөө байлаа. Хэдүүлээ дараагийнхын дугаараар хэрвээ ситуац өөрчлөгдөх юм бол гэдэг байгаа шүү дээ. Дахин уулзцгаая. Баяртай. За яри.